Хэрвээ та бизнес эрхлэгч бол дараах хоёр бизнесийн үзүүлэлтийг заавал мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт зах зээлд эзлэх хувь хэмжээ. Энэхүү үзүүлэлт нь тухайн зах зээлийн тухайн хугацаанд бүрдүүлсэн нийт орлогын хэдэн хувийг танай компани борлуулалтын орлого эзэлж байгаагаар хэмжигдэх юм аа. Энэ үзүүлэлтийг хэмжснээр та өрсөлдөгч нартайгаа харьцуулахад тухайн бүтээгдэхүүн маань зах зээлийн хаана байршиж байгааг олж харахаас гадна борлуулалтынхаа орлогыг урт олон богино хугацаагаар төлөвлөх боломжийг олгодог. Хоёрдугаарт харилцагчийн тооны өсөлт. Ямар ч бизнесийн байгууллагын гол цөм нь тухайн бүтээгдэхүүнийг тогтмол ашиглаж буй харилцагч нар байдаг. Тийм учраас та энэхүү үзүүлэлтийг хэмжснээр таны бүтээгдэхүүн харилцагч нарын хүсэл сонирхол болон хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэхийг тодорхойлох, цаашлаад бүтээгдэхүүнээ хэрхэн сайжруулах тал дээр шаардлагатай арга хэмжээг авах нөхцөл суурь болдог. Бизнес эрхлэгч та орлого зардал, ашиг зэрэг санхүүгийн үзүүлэлтийг хэмжихээс гадна өөрийн бизнесийн онцлогт нийцсэн бизнесийн үзүүлэлтүүдийг тодорхойлж түүнийгээ тогтмол хэмжснээр бизнесийн урт олон богино хугацааны өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Та хэрэгтэй гэж үзвэл сэвлээд аваарай. Сайн тийм ээ. Байгууллагын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ.